Сайн өдрийн мэндийг хүргэе. Энэвэ Уянгаа байна. бид хоёр блогуудаараа дамжуулаад хорвоо ертөнцийг өөрчлөх 15 минут нэртэй Солонгос улсад хийгддэг нэвтрүүлгээс өөрсдөө хамгийн их таалагддаг бас бусад хүмүүсийг мэдээсэй гэж хүсэж байгаа жишээнүүдийг авч танилцуулахар шийдсэн байгаа. За өнөөдрийн блогоор дамжуулаад Уянгаа маань биднэрт нэгэн хүнийг танилцуулахар бэлтгэсэн байгаа. Хамтдаа сонирхцгаая. За тэгвэл өнөөдөр бол Уянгаа маань өөртөө таалагдсан жишээг биднэрт ярьж өгөх болно. За миний сонгосон хэсэг нь болохоор энэ Солонгосын нэг Ажуу их сургуулийн сэтгэл судлалын багш Ким Кёнг гэдэг профессорын яриа би сонгосон байгаа өнөөдөр. Тэгээд энэ юуны маань ярианы маань сэдв нь болохоор одоо энэ тоглоомны фидбек системийг одоо системд байгаа тэр хүмүүсийн өсөж твчих боломжтой талаар яриа өрнөсөн байхгүй юу багш маань. Тэгээд энэтэй холбоотойгоо судалгаа өөр тоглоомтой холбоотой өөрөөс янз бүрийн судалгаа хийжсэн гэсэн. Тэгээд гол зорилго нь гол одоо хэлэх гээд байгаа зүйл нь болохоор одоо бид нар ингээд тоглоом тоглохоор ингээд болон дээр нь левел 1 2 гэж гардаг штэ. Тийм шүү. Ер нь их тоглоом. Тийм их тоглоом. Ер нь хүмүүсийн тоглоомд донтдог зүйл нь болохоор зүгээр л тэр одоо левел 1 дээр байгаа юм чи би левел 2 л хий. Өө за левел 3 л хийгээд би хэдэн төвшин явах хэрэгтэй байдаг маш тодорхой байдаг болохоор хүмүүс тэрэнд нь дондоод ингээд тоглодог гэдэг ч аахгүй. Хүн одоо ямар нэгэн зорилго тавиад одоо ингээд өөрийнхөө төвшинг тодорхойлоод ингээд яваад их юм бол ер нь бүх хүмүүс одоо хүссэн зорилготой хүрэх боломжтой ч юм. Амжилтанд хүрэх боломжтой гэдэг утгаар ярьсан аахгүй. Жишээлбэл хүн ямар нэгэн тоглоомыг тоглохдоо одоо ингээд жишээлбэл би бол тэгдэлтэй ингээд за эхлээд тоглоход 1-р левел, 2-р левел, 3-р левел гэх явахаар өөрийгөө сайжраад байгаагаа мэдэрдэг шүү дээ тий. Тэр мэдрэмж нь илүү гоё ингээд нэг тийм өөрөөрөө ингээд тий. Ингээд энийг ер нь энэ үеийг давчин шүү дээ гэл нэг юм мэдрэмжийг өгдөг. Тэгвэл энийг яг ингээд амьдрал руу хөрвүүлээд тий өөр бусад ингээд зүйл төр ч гэсэн энэ ингээд өөрөө ингээд сайжирч байгаа ингээд одоо тий левел ахиж байгаа гэсэн тэр мэдрэмжийг хүнд өгөх юм бол илүү одоо үр дүнтэй арга юм байна гэж ойлголоо. Үнэ тий. Тэгээд энэ багшаас өөрөө ерөөдөө багтаа мэдээж хөөхд бол тоглоом тоглож байсан шүү дээ. Тэгээ нэг юм танк ингээ бууддаг тийм тоглоом тоглож байсан гэж аахгүй юу. За. Тэгээд нэг тийм тоглоомын газар очиод тоглосон чи тэр нэг оноо харагдахгүй байсан гинэ. Оноо ингээд одоо миний левел нь ерөөсөө харагдахгүй. Хэдэн оноо би буудаалаад хэдэн оноо авч нэрсээ харагдахгүй байсан. Тэгсэн чи ингээд одоо нэг тэр тоглоомын тоглоомд 50 зоос өгдөг бол тэрийг тэр хүнд өгөхгүй гэж шийдсэн гинэ. За оноо ч гарахгүй юм чи би танд ингэж би энэс чинь гоё кайф авч чадахгүй байна. Би тань 50 зоос өгмөөргүй байна гэдэг тоглоомын эзэнт хэлсэн гэж аахгүй юу. Тэсний тоглоомын эзэн уурлал ингээд энэ одоо ингээд консорциумын ажиллал ингээд пимпи ингээд буудаал хаа чи ягараа мөнгө өгдөг юм. Ер нь л тийм ууралсан гинэ. Тэгсэн чинь ингээд тэр хүн тэрнээсээ л энэ багшаа ерөөдөө одоо зүгээр тоглоомод донтож тоглохтой биш те. Ингээд надад ингээд левел ингээд ахиж ингээд би тэрийг харддаг нь одоо надад илүү гоё санагддаг юм байна. Ингээд миний хаана явж байгаа ямар үр дүн гаргасан би одоо хэр их явах вэ гэдгийг харуулсан зүйл тоглоом гэж хэлсэн байхгүй. Зөв. Түүнээс яг тэр тоглоомыг тоглох та. Тийм тоглоомын биш донтоод ингэ тоглох та. Зөв тэр ингээд өөрийг нь үнэлж байгаа үнэлгээ байгуулсаар тэрийг ингэж тоглоод байгаа юм шүү дээ. Тэрийг хүмүүс гол нь зөвөр ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тоглоомын донтохтой гол нь ш. Тэр тоглоомны цаанаага тэр фидбек системийг. Тэгээд ингээл одоо ярианда ярьж байгаа юм. Энэ хороо байхгүй л те. 3 аппликейшн бүтээмээр байна гэж байгаа байхгүй. Тэр аппликейшнийг бүтээчих юм бол ер нь одоо хичээл хийж чаддгүй хүн бүгд A дүн авах боломжтой. Одоо өдөө үерхэж чадахгүй байгаа бол та бүхэн үерхэх боломжтой. Тэгсэн дээр дэлж байгаа. Тэгэл одоо альбиасны топик, TOEIC, TOEFL гэж шалгалтанд оноогоо бүгд хүссэн оноо авах боломжтой гэж байгаа байхгүй юу? Яагаад гэсэн чинь эхний аппликейшн гүмбүэ шин буюу одоо хичээлийн бурхан. Тэр маань яадаг вэ гэхээр бид нар одоо нэг 2 цаг хичээлээ хийнгүүт за та A дүн авахын тулд авахта та 22% дэвшлээ гэд надаас хажуунаас хэлж өгөх байхгүй. Хүмүүс би урамшин штэ. За дахиад 30 минут хийчих юм уу? 30 минут өнгөд за та 26% боллоо ч гэдэг. Ер нь хувиа ахиулчих гал. Хувиа ахиулчих гал үзэл би ч A дүн авах гэдэг шүү дээ. 100 болчихвол A дүн аваад. Тэнгүүд одоо ингээл жоохон хичээл хийхгүй ингээл назаараад ирсэн чинь нөгөө хувь манд буурчих жоохгүй. Тэгэж ингэ хажуунаас маань ингээ хэлж өгöd ах юм бол хүн хийгээддэг гинэ. Нэг таалагддаг залуу байлаа гэхэд тэрнтэй ингээл халяан зүр өгөөлтөл юм бол та одоо тэрний зүрх сэтгэлийг эзэмтгийн тулд хэдэн хувьтай боллоо ч ингээл хажуунаас зүр ингээл хэлж өгөөл хүмүүс ингээл урамшаа хийгээд байдаг гинэ.
яг энэ хуваар илэрхийлж байгаа нь бид нар гар утсаас нээлтдэг шүү дээ. Тий. Тэгэл ингээл гар утас ингээл тэдэн хувьтай нь 2% та гар утсаас нэлээч гэж анхааруулдаг шүү дээ. Тий. Тэгэл ингээл за цэнэглэлчлээ гээл за 30%, 40%, 50%, 60, тэгэл 85% цэнэглэлтлээ гээл бид нар ямар хэмжээнд цэнэглэж байгааг мэддэг, хэр удаан залгахаач мэддэг шүү дээ. Тэгээ 100% болчлоо одоо ингээл тасалнаа гээл. Яг энтэй адилхан ингээл фидбек систем бол ер нь бол ингээл бүх юмыг хувьчлаад юм уу, оноогоор ч юм уу, эсвэл левелээр ч юм уу ингээд ямар нэгэн ингээд зүйлээр үнэлээд тэр бодтой зүйл байх юм бол хүн ер нь ямар нэгэн ингээд одоо өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө одоо тийм сайн дадал зуршлыг үрдэ бий болгоход бол илүү төхөмтэй байна гэсэн санааг бий боллоо. Зөв. Тийм тэгээд одоо хүмүүст ямар нэгэн зорилго тавьчаад тэрэндээ хүрэхэд хамгийн хэцүү зүйл юу вэ гэдэг чи мэддэг. Мэдх юм уу чи гэж бэмэ. Ямар нэгэн зорилго тавиад тэрэндээ хүрч чадахгүй юу нь хэцүү байдаг гэхээр би одоо хаана явж байгаа мэдэхгүй. Хэрэг хийгээ мэдэхгүй. Тэгээд одоо би нөгөө цаашлаад хэрэг хэмжээтэй юм хийгээ мэдэхгүй. Гэт юмоо мэдэхгүй ингээд тодорхой мэдэхгүй болохоор хүн аягүй хэцүү байдаг гэнэ. Тэгээд амархан шантардаг. Амархан шантраа тэгээд мэддэг. Хүрч чаддгүй ч юм уу. Фидбек авчиж тийм тэр ингээд хүрч байгаа. Тий. Зүйлээ амжилттай бас ингээд ер нь сайн үр дүнтэй хийх боломжтой гэсэн санаа юм шүү дээ. За тэгээд надаа ингээд бодогдчихээн л та. Энэ багш маань Аажуудын АГ-гийн багш гэдэг жаахгүй. Аажуу их сургуулийн багш. Тэгээ Аажуу их сургуульд бол ер нь миний мэдэх юм Монгол оюутнуудаас их сурдаг. Ер нь бас Солонгостой сайн сургуультай ордог шүү дээ. Тэ. Тэгээд сэтгэл судлалын салбартаас нэлээ өөрийн байр суурь эзэлсэн тийм багш байгаа байхгүй. Тэгээд багш юм шиг санагдлаа л да. Яагаад вэ гэхээр Солонгос улс чинь ер нь бол бас нэлээ стресс ихтэй, тийм ингээл хүн ам ихтэй, жижиг газар нутаг дээр ингээл бүгд арга бий болоод амьдардаг ийм хүмүүсийн үед бол сэтгэл зүйн салбарнаас нэлээд хөгжсөн байдаг. Тэгвэл одоо яг энэ багшийн хэлээд байгаа энэ фидбек гэдэг энэ одоо системийг тий өөрийнхөө Солонгос улсад тий өөрийнхөө одоо байгууллага тий үйл ажиллагаанд нэвтрүүлээд ингээд амжилт олсон тийм ерөн жишээ байт юм уу? Тий энэ багш өөрөө юун дээр яран дээр ярьдгийг. Одоо хамгийн ойрын жишээ гэх юм бол метро биш үү? За тийм метро чинь 1990-ад онд бол одоо ямар ч хаалт байхгүй. Тэгээд ингээд түнэлээр ингээд хизээр хэн мэддэхгүй. Яг угаад цагаан олгоор 3 минутын дараа метро ирнэ гэж хэлдэгсэн гэж аахгүй. Тэгж яхад тэр 3 минут дотор хүмүүс ингээд ирж ийнө гэж амар түнэлийн доогоор ингээд хардаг гэсэн. Тэгээд бас айгүй хүмүүс метронд хариулж тасарч исэн гэдэг ч аахгүй. Тэгэнгүүт тэр метроны системийг яг ингээд тодорхой хэмжээний хаалт хийгээд нөгөө хамгаалалт хийгээд тэгээд хамгийн гол нь дэлгэцэн дээр одоо яг өмнөх буудлаасаа хөдөлсөн үгүй нэг харагддаг шүү дээ. Яг хөдлөө явж байгааг харагддаг шүү дээ. Тэр чинь одоо энэ фидбек систем гэдэг байхгүй. Хамгийн ойрын жишээ үл энэ. Тийм байх тий. Яагаад тэгэхээр метро одоо дараагийн метро хийзээ ирэх вэ? Хэдэн минут хүлээх хэвээр. Тэгээ хэр хурд явах вэ? Бүх юм нь ойлгомжтой тодорхой байдаг тий. Хамгийн амжилттай одоо хэрэгжүүлж чадсан энэ тоглоомны системийг гэж аахгүй. Game feedback систем аахгүй. Тоглоомны системийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн нь бол энэ метро. Тэгээ бас нэг таксины аппликейшн байдаг гэсэн. Тэр нас яг хаана явж байгааг нь харуулдаг. Тийм, ер нь бол тий таксига дуудлаа. Тий. Такси маань хаана ирж байгаа жолооч ер нь хэдэн минут болохын тий бүх юм нь ойлгомжтой харагддаг. Тэр ч гэсэн ер нь бас ер нь хүмүүсийн амьдралд нэлээд ингээд бүх юмыг ойлгомжтой хэсэгтэй зөв тодорхой харч нэг тийм бачимдах юм байхгүй шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Тэгэл 3 минут гэж хэлждэг. Тэгэл яг 3 минутанд ирэх ч юм уугүй ч юм мэддэхгүй л гэсэн шүү дээ. Тэгж яагаад яг 2 минутын өмнө одоо өмнөх бодлоосаа хөдлөөд ингээ 2 минутанд ирэх нэ гэж харах юм бол тийм. Тэгээд хүний ингээд хийж байгаа миний ингээд ямар нэгэн хийж байгаа үйлдэлийг тэг бодтой нүдэнд харагдах хуйцаар хилээд тий. Яг ингээд чи одоо тэг 50% та явж шүү тий. Чи одоо 60% та явж шүү гэд ингээд ойлгомжтой ингээд нүдэнд харагдах хуйцаар дүгнээд өгчих юм бол хүн тэр зүйлийг ингээд тэр одоо цэг зорилготой хүрэхийн тулд тэр үйлдэлээ ингээд бас ер нь тууштай бас хийх боломжтой юм шиг санагдлаа шүү. Тий. Тийм шүү. Тэгээ нөгөө нэг бид нар ингээд нөгөө найзуудаараа ингээд ном уншаа тий. Одоо 2-7 хоногт ер нь ингээд корона гээд бид нар бүгдээрээ гэртээ байгаал хичээл ажилтаа тий. Ер нь ингээл гэртээ цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэл бас бид нар 2020 оны турш амьдраад ирлээ шүү дээ тий. Тэгэл гэж хата найзуудаараа хамт ном уншаал 2-7 хоногт нэг удаа ингээд уншсан номоо ингээд би бидээ тэгээ яриад тий. Би энэ талаас нь харлаа, энэ талаас нь ойлголоо гэж тэгж ярьдаг байсан. Тэгээ тэрний бас ингээд нөгөө нэг групп чат үүсгэчихэлтэй. За
14 хоног ингээл яг хизээ ярих нь ойлгомжтой. Хэдэн хоног үлдсэн нь ойлгомжтой гэлтэй ингээл хоногудаа ингээл хилээл явдаг гэсэн шүү дээ. За тэд өдөр үлдлээ шүү тий. 14 хоног үлдлээ. 7 хоног үлдлээ. 5 өдөр үлдлээ ч гэх юм уу тий. Ингээл ихээр бүр илүү их ингээд нөгөө сэдэлжүүлж өгөөд тий нөгөө ном уншдаг дадлыг маань бүр илүү их ингээд одоо өдөр болгон хийхэд маань тэр ингээд айгуу тийм ингээд эерэг нөлөө үзүүлдэг байсан. Амар мэрэгжлийн ярих чадахгүй шүү дээ хэдүүлээ. Одоо анлаг подкаст ярьж чадахгүй. Тэгтээ өөртөөхөө хэмжээнд ингээд ойлгоснороо ингээд нэг дэмий ингээд нэг тийм одоо ярьж суучсаас гоё ингээд унссан мэдснэ ингээд шиг. Дэмий ингээд ярьж цагийг өнгөрөөсөөс ингээд нэг тийм унссан юм ангу хүн дээрээ яхаар чинь ингээд одоо ингээд яриа хүртэл ингээд гоё гаргал тий шүү дээ тий. Шаал мэдгүй юм ингээд ярихын оронд ингээд хүн чинь унссан мэдсэн мэдлэгээ ингээд хүнд ярих чинь бас нэг тийм урамтай тий. Тэгээ тэрнээс гад нөгөө нэг хүн уншсан зүйлээ ярихын тулд өөрийнхөө одоо уншаад ойлгосон зүйлээ ч гэсэн ингээд толгоондоо дахиад нэг удаа ингэж бодож үзэж байгаа байхгүй тий. Би яг алийг ярих уу? Хамгийн гоё бичиж аваад. Тэгэл бичиж авдаг гэсэн чинь. Би ингээд энийг ярина штэ гэдэг үүднээс ингээд уншихаар айгүй гоё үрт үдээ уншиж байгаа юм шиг санагдсан л та. За. Тэгэд өөр танд энэ багшийн талаар дэлгэрүүлээд нэмээд хэлж зөвлөлдсөн үү? Өөр тэгээд энэ фидбек систем энэ одоо фидбекийн энэ системийг бас нэг хүн хоорондын харилцаан дээр ингээ ашиглаж утсан байгаа байхгүй багш. Тэгээд яасан бэ гэхээр одоо өсвөр насныхаа хүүхдтэй яриа өрнүүлэх гээд хүүхдээс ингэж асуусан юм байна л та. За би ч юм асуусан. Энэ. Чи ингээ хизээ хичээл хийх юм бэ? Хизээ хичээл хийх гэдэг байгаа бэ? Хийн штэ. Ер нь бол дандаа хийн гэж бодож явдаг. Тэгээд хизээ нэг цагт бол хийн штэ. Хинч би маргааш хийн. За маргааш хийн гэж хэлэх бах тий. Энэ хизээ нэг хийн штэ. Хийн штэ гэдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд тэгэл хийжэл хараа штэ. Хийн штэ ааваа. Ээж гэж ууралдаг штэ. Тэнгүүд нь багш маань юугаа асуулж үзсэн гэж аахгүй. Асуулт асуулж үзсэн. Чи ингэж хаана хичээлээ гэж байна? Хаана их чинь хичээлээ? Ер нь бол хичээл хийх хамгийн тохиромжтой газар сургууль. За эсвэл намын сан ч юм уу те. Зөвхөн кофе шоп цугуун суул гоё л байдаг. Гэтэ одоо кофе шоп ажиллах болохоор гэртэл хийх юм уу? Гэртэл хийх юм уу гэл. Ингээ хүүхдээс асуусан чинь ингээ яриа өрнөсөн гэж аахгүй. Фидбекийн системийн ингээ юу одоо юу тусламжтай гараа гэж хүүхдтэйгээ харилцан яриа өрнөсөн гэдэг ч аахгүй. Тэгэхээр ингээ хүн хоорондын харилцаанд төртөл айгу эерэг нөлөөтэй тий. Хамгийн гол нь асуулт айгу зөв сонгох хэрэгтэй болчих тий. Тийм байна тий. Одоо ингэж хүүхдүүдийг магтах арга бас байгаа байхгүй юу? За хүүхдүүд гэлтгүй хүмүүсийг магтах. За ингэ тамхи татдаг юм байлаа гэх тамхинаас гарья. Гарцсан гэж бодъё заяа. Багш ярьсан жишээ шүү. За миний жишээ биш. Тэгэнгүүт хоёр янзаар магтана гэж аахгүй. Нэг нь болохоор хүү чи тамхинаас гарцсан ямар ямар төвчээртэй гэж магтлаа. Тэгэнгүүт чи тамхинаас гарцсан юм манай аргаасаа хуваалцаач. Хоёр магтал аль нь илүү гоё магтал юм шиг байна. Яг уу шууд дутгаар бол тэгэл аргаасаа хуваалцаач гээл тэгэхэр чи нөгөө чаа надад тийм байгаа гэл тэрийгээ ярихдаа илүү ингэ амар урамтай өөрөө тийм гэл сайрхаж ярих байх л та. Тий. Ер нь бол хамгийн сайн магтаал тэгж ямар нэг аргаасаа хуваалцаач. Тэр хүнээс ингээ хариу бие юм өсөд нь штэ. Фидбек өсөд. Тэр бол хамгийн сайн магтаал гэж байна. Тэгэхгүй чи ямар төвчээртэй бэ гэх миний төвчээр яах юм? Төвчээрээ хуваалцах чадахгүй штэ. Өөрийнхөө төвчээрийг би тэр хүнтэй хуваалцах чадахгүй. Тэрний он би аргыг хуваалцах чадна штэ. Тэгэхээр бас тэр аюу хүүхдүүдээ бас ингэж ямар нэг магтахтаа аргаа хуваалцаач. Оо миний охин ямар гоё зурсан юм бэ? Яаж зурсан юм ч гэдэг юм те. Ингэж магтаад бас аюу гоё магтаал гэдэг. За тэгээд та бүхэн энэ нэвтрүүлгийг гүйцэд үзмээр бол бид хоёрын линкээр доор оруулчихын те. Тэгээд солонгос хэлтэй хүмүүс нь шууд үзээд өөртөө яг тэр хүний ингэ ярьж байгааг сонсуулахгүй шүү дээ те. Тийм шүү дээ илүү одоо ойлгомжтой бас та бүхэн зүгээр илүү олон юм гоё юмнууд ярьж байгаа. Хамгийн гол минут нэг зөвх 15 минут. Тийм. Хүн болгон Facebook, YouTube бүтэн цагийн юм гал үздэг штэ. 15 минутын гоё өөртөө хувь нэмэртэй бичлэг сонсох гоё л тий. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд хүн болгон үргэлж сайн сайхан руу тэмүүлдэг. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг бас хүсдэг. Тэгээд тэр одоо таны хүсэлт бид хоёрын бичлэг ч гэсэн жоохон ч гэсэн хувь нэмэр оруулбал энэ бол бид хоёрын зорилго байгаа. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Баярлалаа. Ямар
тэгэхээр энэ чинь ингээд хамгийн хэцүү зүйл нь юу вэ? Тэгээ хажуунаас нь ингэж байх хэлж фидбек авч тийм ч хэлж өгдөггүй байсан болохоор би үлээж ярьж чаддгүй байсан байна. Идраад. Хэрэгтэй бүх халий өрөөнд ор ярьдаг шүү дээ. Тэрийг бас хоёр өөртөөхөө өрөө алах гэж бас өрөөнд оруулсан. Тэгээд